Үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Та тооны нэвтрүүлгийн нэг шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд өргөн барихаар зураглаач алтангүй битээр ажиллаж байна. За энэ удаагийнхаа дугаарыг бол бид нар ямар ч байсан хөл хорионыхоо дэглэмийг сахиад айлдтай хонохгүйгээр бэлтгэн хөргөж байгаа гэдэг манай байнгын үзэгчд бол сайн мэдж байгаа. Бид нар ямар ч байсан цагаан сарыг өнгөртөл хөл хорионы дэглэм сулартал айлдтай бол хонохгүй байя гэдэг шийдвэрийг гаргачихсан. За тэгээ өнөөдрийн зочлох айл бол та бүхэн яг очоо харах юм болоо гэдэг маш сайн мэднэ. Ер нь бол бас сошиалорч тэр сонин сэтгүүл радио телевизэрч тэр бас нэлээдгүй шууганыг бас тарьж чаддаг нэг хүн бий. Харин хэн байх вэ гэдгийг та бүхэн бол очоод харна биз. За ингээ хэдүүлээ яварч байсан. Одоо шууд айл руугаа хөдлөе. Утсаар холбогдоод өнөөдөр өглөө шууд яриад. За бид нар ингээд ийм нэвтрүүлгээс ярьж байгаа маамаа. Ингээд очиж болох уу гэсэн. Давай татгалзах зүйл байхгүй. Хүрээ дээр ажил бол ихтэй байгаа. Гэхдээ одоо хүрээ дээрээ болж гинэ гэдгийгсэн. Тэгээ одоо шууд айлд очтоо. За явцгаа. Хамар царгаа хутлаасах дундаа. Айлын ихнэр нахахаад. За яарчсан байран дээр нэ хүрээд ирлээ. Лифт нийшээ шатаар гэдэг юм те. Шатаар гарч шат. Хөл хорооны дэглэм баг зэрэг буураад бас айл хонороор явхад арай хөнгөн болж байна. Өнөөдөр орох айл аюу сонирхолтой айлах. Одоо хэвлээ орохоор та нар амтахгүй. Маш сайн тань. Хөрхөн ажтай тушигч мэдбүсгүй. Хөрхийн намайгаа шодор тэнүү. Чааш доош юм бэ? Доош юм байна л да. Очин. За энэ. За сайн байна уу? За сайн чинь уу? Ажилтаа байна уу? За ингээ мэдлч байлаа. За ингээ мэдлч. За уран бүтээл өндөр үү? Өдчөө те. Гайгүй. Уцаар яриад яг заалгасан яг тасгаал олоод байна. За иш марч жоох цай мутна шүү. Зүгээр. Та өөрөө хэлсэн шүү дээ те. За орё хэвлээ. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр манай сонгосон одоо ирж зочилж байгаа айлын маань эзнийг та бүхэн хараад амтахгүй сайн таньж байгаа. За тэгээд өнөр чимэг ихчтэйгээ өнөөдөр уцаар холбогдоод хөл хорооны дэглэм буурсан ч гэсэн бид нар бас нэг улсын онцгой комиссийн шийдвэрийг дагаад энэ удаагийнхаа дугааруудыг бид нар одоо айлдаа хонохгүйгээр одоо хийгээд яваад байгаа. Тэгээд бид нарыг ирэх зөвшөөрлөгсөн танд маш их баярлалаа. За тэгээд өвлжээ сайхан уран бүтээл өндөр үү? Өвлжээ сайхан таган тавтаа өвлжж байна. Та бүхний уран бүтээл сайн уу? Сайн. За өнөөгийн өвч маань ер нь өвлөгчт маань хэдийгээр таних ч гэсэн бас нэг нэвтрүүлэгтээ зориулаад альбиасаа бас яг өөрийгөө сайхан танилцуулаад эхлэв хөө. 1967 онд Өөр Ангай аймгийн Хар хорин сум Эрдэнэцүү хийд дотор төрсөн. Муучин. Айлын 15 хүүхдийн яг голынх нь охин нь байна. Манайх 10 өнөр нэртэй бүгдээрээ эрэгтэй эмэгтэй гэж салаачил төрсэн их өнөр гэр бүл. Ээж аав маань төрөл садныхаа ойр дотныхоос үчи ядуу хүүхдүүдийг үрчилж авч байсан. Гэт 15-уулаа ээж ааваас бүгдээрээ 100 орчим хүн болж дэлгэрсэн. Ийм өнөр гэр бүлд би өсч тарна гэж би болсон. Одоо ийм л хүн байгаа. За баг нас бол ерөнхийдөө хар хоринд өнгөрсөн үү тийм ээ? Тийм шүү. Баг нас үлгийт нэлх нэраа нас бол хар хоринд өнгөрсөн. Одоо өнгөрөөсөн. Тэгээд миний дээдлийн ах бас хар хоринд төрсөн. Тэгээд аав маань офицер цэргийн хүн байсан учраас одоо улсын томилтоор энэ Баян Зүрх дүүргийн улаастай хужир булан сапер одоо гачуурт гэл тэгэл томилогдож ирж байна. Тэгээ ер нь Улаанбаатар руу шилжижсэн байна шүү дээ. Тэгэл Улаанбаатарын Амгалангийн сапер гэдэг одоо цэргийн аймгийн маш том байгууллага тэнд тэр хуарант бид нар
одоо гэр хороолт амьддаг байсан. Тэгтээ бол манай уртчуудын гэрлийн хорооны анхны зураачдын нэг аль хэдийн болцсон байсан л да. Баяуулгын аймгийн салбарын дарга нь энэ хар хойронд ажиллахаас өмнө байсан. Түүний дараа бол одоо энэ хотод шилжиж ирээд би нөгөө Амгалангийн 62 дугаар цэцэрлэгт би хүмүүжчихлээ. Энэ улаан хоорондгийн Бүх багаараа орж ирсэн юм шүү дээ, тий. Улаан хоорондгийн 24 дугаар цэцэрлэгт бас нэг хэдхэн хонж ирсэн шүү бас тий. Яг манай Цэдэнбал Платогийн нэрмжтэй 53 дугаар дунд сургуульчтай тэрний харьяа хүүхд тасран хүмүүжих төв гэдэг. Түүний бас харьяа байсан шүү. Тэр 24 дугаар яашл. Тэгээд нөгөө цэцэрлэгийн найзуудаа гэдэг чинь одоо тэдний юм байна шүү дээ. Өө тэгэлгүй яг энэ нөгөө 20 оны улсын хурлын сонгуулийн тэр 22 дугаар тойрог чинь өргөдгсөн томсхон тойрог гэдэг байгаа боловч Багнасаа өнгөрөөсөн үнэхээр гоё хэмжээ газруудаараа явчихна. Миний гал хамуудаа ангийн найзуудаа, цэцэрлэгийн минь найзуудаа, яашил цэцэрлэгт хамт байсан миний андуудаа намайгаа дэмжээрэй. баярлаа. Тэгээд бас намайг улсын хурлд энэ хар хайрцаг гэдэр байгаа чинь юу гэж гаргаж авах тэгээд би үнэхээр чөлөөтэй ярьсан л та. Тэгээд галтаа цогтой хамуудаа гэдгийг товчилсан. Хоёрдугаарт бас улс төрийн нэлээд одоо тэмцлийн явцад ер нь бол шоронцсон оронг одоо их гоё тий зөвөр гоёор бити байгаасаа гэж би тэгж л хэлсэн. Тэгээд гал хамуудаа гэдэг тэр гал хам кинонд тоглосон жүжигчин Баццэг түүний нөхөр золбоо илүү тий. Тэгээд ингээд бас бид нар ч багын найзууд шүү дээ. Тэгээд багын найзууд, багын намдууд, цэцэрлэгийн амдууд бүгд тэр нэрээ бичлэг тэд нар маш баярлж байгаа. Тэр бичлэг сошиал орчинд нэлээд газар авсан л та. Мэдээж тэгээд бас би үннээ яриад байгаа байхгүй юу? Би үннээ яриад байгаа. Хамгийн гол би үннээ яриад байгаа. Амьдралаа түүхээ үннээ тэр ширхэг хүм бүрээ санаад нүдэн тартаад гой санагдаад яриад байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүнийг улсын хурлд гаргахгүй гэсэн байдлаар эвлүүлэг хийцэг гэсэн чинь манай ард түмэн маш ухаантай. Нөгөө шогч, ягт, хошин хүмүүс чинь маш гоёор хүлээж аваад би дараа нь сонгуульд усны дараа тэр янз бүрийн намайг дуурайсан бичлэгүүдийг харсан чинь харин намайг муулаагүй бүр хөөрдөд ингээ гарцсан юм билээ шүү дээ. Таны Facebook хаяг чи өөлөм гэдэг одоо таны ургийн овгоо те. Тэгээ өөлөн гэж миний ургийн овг. Ургийн овгоо те. Энэ нөгөө нэг хэсэг ургийн овгоотой хүмүүс ингээд өөрсдөө нөгөө сонгож эхэлсэн шүү дээ. Айгүй олон хүмүүс борж байгаа юм болоод энэ тэргээд энэ үед та юу сонгосон уу? Тэр үеэсээ ер нь өөлөм гэдэг тэр одоо нэр нь ямар учир холбогдолтой болоод зүйтэй маш чухал юм ярьж байна. Өнөөдөр ургийн түүхийг яг өнөөдрийн 2021 оны хэмжээнд залуучууд ойлгохгүй байна. Төр засаг нь ойлгуулах хэмжээнд сурталчлахгүй, түгээхгүй байна. Өөлөн гэдэг бол миний угийн төв огтуд маань энэ нийгмийг өөрчлөхөд бол хэрсүү болцсныг ээж маань тий өөлий их ээж удмаараа явал миний охин яв. Аавын удан бол одоо урайхаа. Тэр та яагаад яг аавад дагахгүй тэгээд ээжээ дагч юм? Би ээжигээ одоо маш ингээд хэцүү хүн төвчтэй амьсгаа дараад орчлон энэ зовлон өстэй арай л дэндүү зовлон үтсэн те. Тэр үед нь тэр цахиасанд нь би за ээжээ хаа угаар явъя гэд. Аавын угаар явал бид нар урайхаа туваачууд маань өөрийн 17 хошууны бас нэг аймгийн уг бай. За тэгээд яс тусаа хөвөл алгаа охины гэл явчихна. Исүхэн тэр сүбэдэ гэл явчихна. Тэ? Энийг ер нь бол та өөрөө судлаад олоод тогтоож ийн үү? Эсвэл бас нийтийн одоо янз бүрийн хүмүүсийн тусалцаад ижлэг авч ийн үү? Үгүй би чинь хамгийн сүүлд биелүүлж байгаа хүн штэ. Манай ээж аав чинь судалснаа хэлнэ. Өвөө эмээ амьд сэрэн багтаа үлгэрээр хэлнэ, захиж уйлна. Тэр жинс ноён тайж байсан хуцаа үзүүлээ бөө юм болно. Үлгэр ярина. Тэгэл одоо манай нах цах авга ах эдэр чинь бүгд зурус бич гар бичмлээ том ах ер нь түүхийн сурвалжууд байгаа юм байна шүү дээ, тий. Юу байлгүй ахгүй тий. Одоо үеийн үед ямар нэгэн асуудал гарахад тэд нар чинь бид нар юм хүн шүү дээ. Бид нар юм шүү дээ гэл нөгөөдөг чинь эргэн болгон өөрийнхөө нөгөө гар бичмэл за түүх шудраа баримталж бичижсэн бүх үлдэц тий.
Тэгээд нөгөө дуу хуур, магтаал, хөөми, бие биелгээ. За тэгэл элсээр зурх урлагаа хоёр гараар зурж исэн үйлдэл. Тэр оюуныхаа маш авьяас чадвар бүхнийг ярьж авч бичиг хүсгийн соёл. Тэгэл ярихад буруу ярихад хатуу болж ийн, буруу ярьж ийн аль загнуулаад бид нар нэр орсчсон байна. Нэрийг хятад манжаар бид нар яриад байгаа мó да гэл загнуулаад. Тэгэл энэ бүхнээс ч их нарийн нэр өдөрт хөгжиж ойж энэ чинь өдөрт мэдрэгдэж өдөрт тэр хуучин түүхчин сөхөгдөж энэ ургийн түүх гарч чаа. Өөрө профессионал бүр цогцоор нь яаж байна штэ асууж ийн энэ чинь маш чухал зүйл. Миний уг маш чухал юм байна. Гэхдээ би нэг хайчих. Харин хүмүүсээ та нар одоо ингээд одоо тий миний ард түмэн үнэхээр өөрөө хэллээ шүү дээ. Нэгэн үед одоо дураараа өөртөө нэр авсан. Тэгэхэд манай гэр бүл шиг уйлж гашуудчихсан айл байгаагүй шүү дээ. Хүн хүнээс төрөх ёстой байдал чоноос төрсөн гэл чонс монс гэл. Өөртөө баг хятадтай иргэн шүү дээ. Бид нар мэдэн шүү дээ. Хятад толцтой ээж аав бүр цэвэр хятад гэдгийг мэдчих хатал борчгон гэж аваад байгаа юм. Амар хор шар хөдөлж байгаа шүү дээ бид нар жинхэнэ хүн бидтэй бид нар жинхэнэ язгууртан бидтэй бид нар жинхэнэ Монгол бидтэй юу солиороод энэ ургийн төвч одоо хараа юм л даалга. Тэгээ ургийн төвхийн холбоо молбоо ер нь юм хийгээгүй. Юу хийсэн би одоо л нэг ч асуумаар юу хийсэн бэ? Тэгээд тэр ургийн түүхээ зөв хөтөлсөн одоо ургийн баяраа хийж байгаа тэр хөтөлтийг одоо бүр нэггүй онлайнаар заадаг хэлсэн байна. Тэгээ бүр самбар дээр одоо амьд хичээл заажсан багш нар тэр бүхнийг үл ашигласан. Манай өнрөө ихчийг бол одоо хүмүүс 90-д онд ингэж сошиал машлахтар юм байдаггүй байлаа тийм ээ. Тэр үед та бас тийм бусдаас юм өөр хүмүүсийн онцгой чадваруудыг үзүүлж усан доор зураг зурж тийм ээ. Хоёр гараараа зурж бас генис хүртэл бүртгүүлэгдсэн юунууд байгаа тийм ээ. Тэр түүх хоёлоо эргээд нэг товчхон дурсан идэх үү. Ер нь яг тэр үед ямар цаг үе байв тэр үед та яагаад тийм одоо бусдаас нэг юм өөр одоо тийм төрлөөр ингэж бүтээл төрөж гэсэн тийм сэтэл санаа хаанаас олж яаж тэр үе тэрийг бүтээж байна? Усан дотор зураг зурхад энэ зүгээр зураг байхгүй юу да. Эрдэмтдийн хотын захиргааны эрдэмтдийн хурдлаар орчихсон. Би чинь Эрдэнэтэд очих мөнгө байхгүй. Нөгөө нэлхнот 3 4 настай хүүхэдтэй Эрдэнэтэд очиж зурх гад идэг хүчин мөчгийн дунд сургуулийн тэмд зоригоо дээр очиод та намайг дэмжээдэг би зардлахгүй Эрдэнэт очиж чадахгүй байна гэд. Тэгээ намайг за ингээд тэдний өдөр уулзаад явъя. Тэр хүн маш Монголын төлөө байсан оюунлаг хүн шүү дээ. Тэр нь миний зөвхөн иргэн намайг дэмжсэн асуудлаар нотлогтой харагддаг. За ингээд багзаал дээр хүүтэйгээ зосож чинь яг нөгөө баваасан сахалтайгаа ирсэн би таньчихсан. Эрдэнэт үйлдвэрийн 1996 оны нийгмийн бодлогын дарга Д байгаль гэдэг хүнд өрөөнд нь оруулаад намайг хөтөлж оруулаад Монголын түүхэнд одоо ийм чадвартай хүмүүсээ дэмжих цаг болсон. Анхны гэрээ байгуулаа. Анхны та хоёр ярьж байгаад үүсгэн байгуул. Тэгээд тэр гэрээ нь одоо байдаг байхгүй. Гоц авьяастантай хамтран ажиллах гэрээ гэж юм. Би одоо ингээл энэ хүстэй ачтай баята би үзүүлбэрээ гоё ингээл бодоод хаашаа явах мэдэхгүй. Тэгс чинь минийд одоо сувирлын байр одоо тэнд байрлал нь 306 тодтой оруулахар боллоо. Тэгээд минийд тэнд хоолч нь үнэгүй тасгалжуулагч багш үн төлбөргүй эмч заавал хяналтын чамд за чи ингээд 3 сар бэлтгэл сургалтаа хийгээд усан дотроо зураараа гэл ингээл нэг болцтой гар ингээл надтай гар гэл тэгээд салчихсан.
Генест хэдэн онд яаж юугаар орлоо доо? Генест чинь ийм штэ 1993 онд 3 онд тий. 93 онд одоо энэ бүхий өргөө. Энэ бүхий өргөөнд Монгол улсын нийт юм бүр улсын хэмжээний улсаас санхүүжүүлсэн наадам болсон. Монгол улсын Гиннесийн рекордын Монгол гайхамшиг наадам гэдэг. Наадмыг зохион байгуулсан хүн нь Монгол гайхамшиг музей одоо байгуулсан онсон тоглоомын музейн мастер. За энэ урлагийн гавьяа цэцэлтэн төмөн үлзий гоцхон байгуулсан шүү дээ. Монгол мэдлэг их сургуулийн доктор профессор Ташнимга хөлөөр зурдаг чи зур айл. За би зурчлаа. Тэгсэн чинь Завхан аймгаас Сүхбаатар гэдэг иргэн чамайг шүн харанхууд бас хөлөөрөө зурсан гэж байна. Чи хоёр гараар зурдаг гэж. Завханд улсын филармоны саксофонч тэр Сүхбаатар ах бас энэ Монгол гайхамшигт орсон шүү дээ. Тэр ах Монгол гайхамшигт орё гэж дайланда өнөр чимэг чинь энэтхэг бүжиг үзгэлдэг. Тэр завхны дайзан дээр драмын театр дээр ста пөрөвд орж байгаа нөгөө гавьяат оюун чимээ гал хүү ста улсын филармон одоо ерөөсө Баян Монгол чуулгантай ста дуулаа бүжиглээ хоёр гараа зураад тэр хөдөөнийх нэг ста шуугалж игээд тэр чимээ төмөн үлцээгээ ирсэн. Төмөн үлцээгээ за энэ гайхамшигын наадамд чи одоо хөлөөрөө зурдаг нь нотлогдлаа. Зур хоёр гараараа зурна. Үндэсний телевиз 25 игэл байгуулагдчихсан. 3 телевизэл зоогдчихсан юм шүү дээ. 25 телевизийн үүсгэн байгуулагчдын нэг одоо авир мэдгаа намайг хөтөлж ийлээ шүү дээ. Тэгэл авир мэдгаа чинь их олон хүнтэй ярьж чад чи ингэж зурх хэрэгтэй. Би зурж үзээгүй шууд гарах юм чадна гэх. Ингэж зарим үзүүлбэр шууд гарч ийлээ шүү дээ. Тэгэл би тэр үед чинь эмнэлгийн эсклатанд амьдэрдэг гэсэн. За. Тэ. Энэ 100 айлын. За. Эсклатан дотор амар хүүтэн шүнийхтэй арна надад. Яагаад тэр тэгжсэн бэ? Аав ээж шатангад хөдөө малчин. За. Миний хүү сургууль соёлд ороогүй жоохон хүүхд. Тэгээ би чинь нөгөө сургуулаа төгсөө оюутан махта байр мааргүй ээж атгаа эсэмж байргүй л дээ түрээсээ дийлэхгүй төрний имлэг тэнд байсан шүү дээ. Одооны төрний имлэгч одоо манай гадаа болчихсон. Тэгээ танд гэр бүлийн хүмүүс тэр үед чи одоо яасан бэ? Өөд болцсон байсан. Өөд болцсон байсан. Тий. Тэгээд хүүхэд одоо тэр чинь ялах. Тий. Эсклатанд бас байсан биш үү те? Эсклатанд би чинь эсклатанд тэгэл гадаа их гоё гатан дээл өмсч суугаагаараа яг ингээл хавчдаг. 7 тохиолдол үзлээ шүү дээ. Тэгээд өсөж цангаж явж хат надад 5,000 төгрөг танихгүй хүүхдээ гүйжирээ таниад өгчээсэн. Тэр охиныг л олмоор. Тэгээ бас 5,000 төгрөг өгчээсэн. Налаахын их сайхан сансармай гэдэг найз байсан. Тэр 5,000 гарч хүн амьдртээ бил шүү дээ. Амар хүчөж байгаа шүү дээ. Хүчөж байгаа юм маш их зөв хоол авчдаж байгаа. За тэгээд ямар ч байсан Монгол гайхамшиг наадамда ороод генстэй бүртгүүлээд тийм ээ. Амжилтаа оролцсон шүү дээ. Тэр үед бол тийм. Тэгээд тэр наадамд амжилтаа оролцохоос өмнө 92 оны намар би ч нөөрэ аавынхаа зургийн хэрэгслүүдийг аваад тун тэнгэр уулыг би зурх гэж очиж байгаа. Тэгс чинь намар хүүтэн гинт цас ороод бит хоёрыг хотгон тэнгэрээ би олоогүй найз маань буцаж яваад тэгээд би хотгон тэнгэрээ ингээд явган алхаад олохгүй явж байгаад хөлдөө цаснд дагдаад тэгээд цаснд буулагдаад тэгс чинь намайг настай хүн ганцаараа тэр хотгон тэнгэр уулыг зорж очиход настай хүн олоод тэдний хүүхдүүд аим авраад хитэ аваачаад тэгснээ өөх гээд ингээд намайг аймгийн төв имлэгт нь хэвтүүлээд тэнд сар хөвтээд тэгээ байжэтэл Алтмүний дарахын Сүхбаатар гэдэг хүн гэргийдэг хүүхдэнд дорж багмаа гэж би санаж охин нь. Тэгээ тэд нар отхон тэнгэр уулыг зоруулах гад энэ стад тэрийг зурх гэж ирсэн хүн мөн байна. Ингээл зураал хараагүй ч гэсэн тэр уулыг яриад тэр сайхан харихныг яриад за унтцгаая гэл гэрлээ унтраас унтсан. Маш сартай сарны гэрэлтэй өдрөөсөн. Шинэ өсөн. Тэгээд би шүн тэгээд тэр өдөр бас
1992 оны 12 сарын 7-ны өдөр нь яг миний хүүгийн төрсөн өдөр. За. Тэгээд тэр үед ч амар гар утас цахиа бичлээ биш. Догтлол миний хүү сайн байгаа даа гэж бодоод. Тэгээд нөгөө уулыг гоё ярьж өгсөн болохоор дорж прагмагийнх нь нөгөө зургийн дэвтэр чинь ийм зургийн дэвтэр. Тэр зургийн дэвтрийн сарны гэрэлд босоод онгоолгоод би за ярьснаар гараараа зурхсан. Төсөөллөө сурсан байна шүү дээ. Ингээл гараараа зурх гэсэн чи чамлалтай санагдаад миний хувьд нэг гайхан шиг үзэгдээр санагдаад хөлөөрөө зураад өөрөө хөлөөрөө зурна гэдгээ бол зурж үзээгүй олон жил явахдаа би чадна гэж итгэдэг байсан. Тэгээд анх удаа бодоол ахаа одоо хий гэж хийцэн байхгүй. Нөгөө харийнхантай холбоо тогтоосон барьсан гэдэг нэг хэсэг л одоо бас одооныхан шиг юм айхтар нөгөө сошиал хөгжүүл байсан үе шүү дээ. Гэхдээ тэр чи би биш дээ. Тэр гал гардаг өнөр маа чинь манай ээж аавыг гачигдaltaй амьдарч байсан улсаас авах байрыг тэр үед соёлын сайд инх баяргаа ерөнхийлөгч Очир Отгоо хоёр маш том төрийн албаар алдаа хийж манай гачигдсан авиас бэлгтэй олон хүүхдтэй манай аавд өгөх, надад өгөх байрыг гал гаргадаг өнөр маа албаар өгсөн. Тийм үү. Гал гаргадаг өнөр маа шүдэнд зурж ингэж эрдэмтдийг хураад эрдэмтэд доошоо орсон, нэр хүндгүй болсон. Тэгээ гал гаргадаг өнөр маа төрийн ерөнхийлөгч, төрийн ерөнхий та хоёрыг нэг андуураад байдгүй те. албаар андуурсан. За одоо бол ингээд та ямар ч байсан энд нэг орон сууцсан бодол байгаа байна те. Энэ бол ховийн байр уу? Үгүй миний хүүгийн нэр дээр байдаг. Миний хүү өөрөө энэ гэртээ амьдрах ёстой шүү дээ. Хүүгийн нэр дээр ипотекийн зээлэр байгаа. Сар бүр 480 мянган төгрөг төлдөг. Би өөрөө ажилтны төлбөрөөр төлдөг. Тэ би бол яаж ижаад нэг зураг зуржаад нэг хямдхан хашаа гэхэд 5 сая байна. Одоо надаа 5 сая олдоогүй лээ. 5 сая олоод тэгээд нэг гайгүй гэр бариад гарчвал хүү маань энийгээ түрээслэгч юм өөрт нь ашигтай шүү дээ. Тэгээд эхнэр хүүхдээ аваад залах хүн амьдрах хэвээр би хүүдээ гайвуулж хүн бол хаана вэ? Би муу хүү байж болохгүй. Би хүүгээ хаана байгааг хэлмээргүй. Энэ аюултай. Тэр Монголд бол байгаа шүү дээ. Тэгээ Монголд биш тэ гадаадд байж. Тийм үү. Тэгээд яхтай хүний үр хөвгчсэн тэгээд бас ээжигээ улаан байранд байгаад юм шүү дээ. Би чинь хүүдээ байр авч өчөөд тэгээд нөгөө хорт хавдраа амжилт гээл суралтын төлбөр төлгөөд нөгөө аавынхаа тухай аав ч настай болоод идэг нөгөө аавынхаа түүхэн кино хийх гэж мөнгө төлж байгаа. Өөрийнхөө клипүүдийг хийх гэж. Тэгээл одоо суралтын төвөө гоё тогтчуулсан тэр суралтын төвүүдэд хэвлэлийн хурал хийн, хүүхдүүдийн нэвтрүүлэх төлбөрийн төлж оруулна, хүүхдүүдийн клип хийн, хүүхдүүдийг гадаад авч явна, өөрийнхөө нэрмж шагналаа онцгой гойд бэлдэж бэлэг өгнө. Энэ бүхэнд байраа үгүй болгоцсон юм л та. Тэгэхээр одоо хүүгийнхаа өмнө маш муу хийж болчих. Хүүгээ бодоог. Одоо бол та яаж ерөнхийдөө яг зураг уран бүтээлэл хийж яаж гинэ те? Энийг багтцсан юм шиг. Айгуу. За би бас тийж өсөвчтэй тийм ээ. Мартчихад ингэж байгаа юм. Төрөөс хойш. Тэгээ одоо бол тэгээ хүүтэй их баярлж байна. Миний хөө ээжтэй айгүй хөөрхөн хэвээр төр засаг тэгэл янз бүрийн нөгөө баячууд мачууд гэдэг элит гэдэг ярьдаг хүмүүсээс илүү хордон төргөн миний хүү чинь босоод зоригтой жинхэнэ хэвээр сар Монголын сар болсон залуу юм л да. Одоо ерөнхийдөө гол ажил бол таны ер нь одоо уран бүтээл төрөвжил та одоо ерөнхийдөө сургалтын төв ажиллаж амьдарч байна уу те? Аха. Уран бүтээлийн захиалга ер нь хэр орж ирж байна? Та ер нь зураад зардаг юм уу? Эсвэл захиалахаар нь зурдаг юм уу? Зураад зарсан зургаа бол би бас хадгалж байгаа. Зураад зарсан зургаа ийм гой зургийг хэлэхээр хүмүүс бас худалдаж авч юм. Мөн түнчлээ захиалах бол зүйл үед маш их.
За. Ер нь бол захиалаад зурулж байна те. Маш их байна. Хүн бүрийг ондоохгүй үйлчлэхийн тулд ажил амралтаа зөв зохицуулаад би бол надад одоо ямар ч асуудал гарахгүй амжилтанд хүрэх ганц л түлхүүр байна. Тэр бол нууц биш. Би бусдад бас хэлье. Яахаа мэдэхгүй явж байгаа хүмүүс. Эрт амраад эрт бос. Өвдөд ингээл Маш энгийн. маш. За хоёлаа юу яа. Үзэгчтэй бас сонирн байх болоо гэдэг үүднээс бас энэ уран бүтээлүүд зургуудтай бас хэлж байгаа. За. Дэлгэрэнгүй танилцъя гэх үү. Ингээд эн чи одоо энэ унтлагын өрөө бас ажлын өрөө гэх шиг юм те. Тий бас Энд ч хаадаа та амраад байна. Гэхдээ би нэг эвгдэг ортой. Зөө. Тэгээд тэр зургаа зөөгөөд ийшээс гаргана штеп. Тэрийг олж Та нар чөлөөлөө. маань хонхоор ийшээс зөөр тэгээд эвгдэг ороод таад хөрхөө тэр эвгдэг ортой. Аваа. Тэгээд амарсан болох уу да. Энэ бол яг бүрэн дууссан зураг уу? Энэ дууссан зураг. Одоо яг бэлэн болцсон дууссан. Тий. Захиалагчтай юу? Энэ захиалагчгүй. Би өөрөө маш сэтгэлээр хотод битгий шаваатай гэсэн үүднээс асар олон санаа гаргаж энэ зураг зурсан. Энэ зургийн одоо нэр юу вэ? Гэртээ очих зам. Гэртээ очих зам гэдэг зураг үү? Тий. 2021 онд зурж дууслаа гэж. Гадаадад ажиллаж амьдарч байгаа залуучуудаа эх орноо битгий мартаараа заавал ирээрээ гэж би зурж байгаа. Тэгээд энэ зургийн нөгөө агуулмж нь болохоор өөр их гоё хинги. Одоо нөгөө сүүлийн үед нөгөө захиалга хүмүүс өөдөн шүү дээ. Тэгвэл нөгөө төрийн тахилагт нөгөө маш их тийм цаст хүмүүст уулуудаа л яриад захиалаад байгаа. Тэгээд сүүлийн сард бол их гоё өөрчлөлт гарч байна хүмүүс. Одоо энэ цахир хайрах нэг унсан газар төрсөн газар гээл захиалж байна. Тэгээд маш энгийн яг энгийн маш одоо энэ энгийн уул энэ энгийн зам тэр төрийн тахилагт уул мөс тайрхнуудад авчиж өгдөг үнэ. За тэгээ бидний амьдралын олон салаа зам байна. Ганцхан гоё замаа болоод өөрөө болоо. Төрөөс биш, уусаас биш. Тэ? Ямар нэг хайртай хүнээсээ биш. Өөрөө л өөрийнхөө учрыг олчаачд. Тэгээд аав ээжтэй оч. Тэр бүх хүн өвлжөөтэй. Та бол өвлжөөтэй хүн шүү дээ. Тэрийг одоо сэргээч хэлдэг. Тэгээд бид нар уул уурхай энэ ашигт малтмал эрдэнэс баялгаа алдаж ирсэнд орвол аав ээжийнхээ бүх байгаа тэр өстой жинхэнэ өмчөө зүгээр л гэр бүлэрээ нийлээл нэг ухаантай хүн аав ээжийнхээ өвлжөөг сэргээчэлтэй. Тэгээд нутгийнхаа уул усыг зураад бид нар бүгдээр их оромж. Бид нар хараа аав нээж нь төрсөн нутгаа ингээ өнөр чимгээр зурулчлаа. Домноо тавчлаа. Тэгээ аав нээж нь энд ингэж тоглож байлаа. Аав нээж нь ингээд эндийгээ боддөө штэ сандын минийхөө ийм гоё нутаг одоо 100 очиж шүү бүгдээрээ. Ингээд яривал нөгөө манай Монголын үрс одоо энэ хүүхдүүд чинь маш ухаантай штэ гоц ухаантай 21-р зууны мэдээллийн 100 энэ 90 100 бомбын 90 энэ оюуны 90 чинь золгоод ороодсон монголчууд одоо алцахгүй энэ цаг үед ийм 1 ойтой 3 ойтой 5 настай хүүхдүүд чинь тэнгэрийн боловсралтай. Тэгэхээр энэ чи бөгөөд залуу аа тийм ийм ухаан муутай ч юм уу бид нар ийм одоо үүргээ умартж болохгүй юм аа. За энэгээр одоо ер нь ингээ захиалагчтай очиход бэлэн болцсон зургууд бол гарцсан байгаа юм тий. Захиалагч нартай очиход бэлэн болцсон зураг энэ байна. Одоо Facebook найз гасан дорж сэвждмагийн одоо 1-р зураг нь энэ хүч 5 зураг захиалцсан. Сүүлийн өнгөнүүд нь уулан дууссан шүү дээ. Тэгээд нөгөө металл өнгө гэдэг нэг чимэглэлийн нэг гоё нөгөө тосон будгийн өнгө тавьдیں۔ Тэрийг тавих гэтэл 2 өдөр ерөөс зав гарсан. Тий. Нөгөө бурхан халдууныг шөнийн байдлаар тэг бүр үлгэрийн зурулж байгаа. Хоёрч зурулж байгаа ийм захиалагч зураг дуусч байна. За ингээд Баян Улаан аймагт цэнгэл сумд оршин сууж байгаа манай одоо нацийн талын 60 өрх зөвхөн тэр Алтаа таван богдыг тойрон байж. Тий. Тэр нутгийнханд зориулж зурсан энэ Алтаа таван богд байна. Би өөрөө Алтаа таван богдыг тэр ногоон шар хамрын овоо гэл энэ дээр гарч ирлээ. Гэрүүд нь эндээ байдсан штэ мороор нэг
цаг яваад тэр Батоны болон Александрийн Мөсөн гол дээр очив. мөсөн голоо гатлан их гоё. Тэр алдарт хүрхрээнүүдээ дайрж цагийн дотор үлгэрийн далаа дотор явж байгаа юм чинь. Явж байгаа юм шиг тийм ээ. Энэ таны хөргөө те. Тий. Тэд фото зураг нь байгаа. Би өөрөө фото гэрэл зургийг харж зурсан. Та өөрөө 2009 оны гэрэл зураг байхгүй. Тэгээ яг өөрийгөө таны пэйж хуудсан дээр энэ зураг байх шиг байсан. тий, пэйж хуудсанд залуучууд дэмжиж эндээс өөрсдөө зураг дараад оруулсан байсан. Пэйж хуудас нээж өгч. Тэгээ энэ зураг бол би өөрөө дуусгах гад ингээ бодоод идэг. Тэс чинь зураач нар ичээд үгүй. Ингээл болоо. Тий. Танд бол нэг дутуу. Дутуу санагдаад байгаа юм шүү дээ. Ер нь бол тий. Айгу дутуу. Тэгээ сорвоос игээд нэг нүдний цэцгэн дээр би юу харж байгаа гаргахгаа ингээд байгаа байхгүй. Зураач нар болохоор зүгээр ингээд болсон. Одоо энийг ахиж нэмчихсэн оролт гэдэг. Тэгээд байгаа байхгүй. Энэ нэг юм танаад нэг нэг ихүүн өнөр энэ будагных уу тий? Үгүй энэ уран зургийн будагт хүн хорддоггүй. Хордохгүй юу? Хордохгүй. Хүмүүс чинь бүр зурж байхдаа долоох ингээ арчих гар хөлөөрөө энэ мах бодороо харьцдаг. Энэ учраас тийм 1000 жил хизээч хор өвдөггүй. Харин биер ингээ хатсан штэ. Хатцсан яана мартаад хатцсан цэвэрлэх ёстойсэн гэсэн биерээ хүчтэй барилгын дүү ацтаа хэрглэж одоо цэвэрлэх юм уу. Тэгээд нөгөө талаас би нөгөө арьсан дээр зурж байгаа болохоор одоо энэ миний баанд ингээд тавьчихсан арьсны маань үнэр. Нөгөө түүх хийдэ. Бодгих биш түүх хийднийх юм биш үү те? Түүх хийдэ үнэр. Тийм юм байна. Тэгээд энэ түүх хийдэ үнэр дээр тийм байна. За энэ өрөөгөр бол ингээ үзүүлэг зочдод бол амар их зураг байгаа байхгүй те. Нэг бүчлэн бас бүгдийг тоочод явахд бас цагч хүрэхгүй байх ойлээ те. Энтлийн урдлангийн өрөөгөр бас орой. За ингээд жижиг өрөө байгаа. Энийг бас ахаа урлан болгоцсон. Хайр. Тийм ээ. Тэгээ эдрийгээ заачилж байгаа. Тэгээд нөгөө өвтөг ороо тавьж байгаа амардаг юм биш үү тий. Тэгээс яг юм том өргөн ор энтер бол байхгүй. Гэтэ би ядуугаа гайхуулж байгаа юм биш. Хүүгийнхаа энэ их нөрг сэтгэлийг унгааж байгаа юм биш. Би ургаж илээ. Ургаж ин, борч ин, зүтгэж ин тий. Зүтгэж ин. Залуучуудтай 50 гарцыг хичж ин, гэлцэж байгааг харуулж ин. Миний залуучуудаа өөдрөг гоё вэ. Тий. Миний хүү мундаг шүү өстө үнэхээр мундаг. Хүүгээ санаж байгаа юм байна да та. Хүүгээ ганцаар ингэ хайрлаад нэмэргүй шүү дээ. Тэ? Маш олон үе тэнгийн залуучуудтай хамт хайрлаад ээж босч байгаа шүү. За ингээд энэ ямар гоё зураг вэ те? За одоо эн чинь 3D-гээр байгаа. 5D болно гэд би пост бичсэн чинь маш олон мянган хүн лайктарсан байна. Тэгээд одоо 5D болно. Өнөөдөр даанч бичлэгүүд телевизүүд ингээд бас ирсэн би танд хэлсэн шүү дээ. Тэгээд завгуудлаа. Тэгээд маргааш яах вэ? Өглөө эрт тусаад зурчих шүү. Байна. Энэ бол бас түрүүний тэр Алта таван богдын зураг байна. Энэ нөгөө дуут гэдэг чинь ийм учиртай шүү. Энэ дуусаагүй зураг байна л да. Өнгөө энэ тайхчуд энэ арьсан дээр юм уу? Ингээ арьс. Тийм байна те. Тэгээ гоё дуу гарч. Дуут. Тэгээд энэ иргэдэг үлгүрт гэрэлтэн. За. Металл өнгөтэй товгор. Тэгээ энийг одоо бас дуусгаагүй болохоор тий. Тийм байна. За ингээд энэ дуусж байгаа зураг байна. Энэ дууссан зураг байна. За энэ их бог тайрхны нөгөө оюун нонь хайрхан шүү дээ. Нуурнууд. Нуур хайрхан гинэ. Хайрхан дээр өгдөг нуур алтаа тавнууд. За ингээд би нэг 2 гараа зэрэг зураг хичээл заах гээд самбар авцсан. За ингээд хатаалт их хэцүү. Энэ арьсны хатаалт тоо. Тий. Би энийг албаар хийсэн. За. Арьсыг буруу татвал ийм аюул. Болдгоо гэж юу? Ийм болдгоо. За хоёрт бас нэг юм хэлчихөө. Төмөө олонд хэрэгтэй юм биш. За тэгье. Нөгөө ээж хайрхан. За. Гой зураг маань хүмүүстэй талархаад үзээр ингэ байж байгаа шүү дээ. Тэр зурган дээр тэр айл маань ерөөсө 3 хоног зураад тусгай шахсан. За. Тэгэхээр би уцаар ярьжсэн. Тэр товгор чинь маш удаан хатна. Арьс бас өдөртөө хатна. Цагийн дотор биш. За би хурдан зарчна. Дараа ингэж мөрийнх энэ араамаа бол задтахтан хаях. Тэ? Энд чи амьд. Нарийн технологитой юм байна да. Тийм ээ. Тий. Тэгээ хатаа дууссан будгад дээр энэ тосон будгийн бүр энэ мянган жил уламжлагдсан энэ будгийг бид нар хийхгүй л байна. Европ дорн дахин дэлхийд дахинд энэ алдартай будгуудаар нь бид нар хатцсан. Бид нар Монголоос гарч байгаа технологи
өөртөө хүндлээд төвчээртэй байгаад тий хийчих юм бол дахин зардал гарахгүй дахин нөгөө өнгө алдахгүй дахин надад төг очихгүй байхгүй. Яг үнэ. За ингээ үзэгчдээс ойлгосон байна. Зураг захиалах гэж байгаа хүмүүс бол хугацаа өгж уран бүтээлчээс чанартай бөгөөд гүйцэтгэл сайтай одоо ур сайтай бүтээлүүд гарах юм шүү. Түрүү чи хэлжсэн шүү дээ. Ямар ч хүн боддгийм бэ тий. Боддог, бодоо байж идэг. Хүн ингээд тий яаруулаарай гэж тий. Тий яаруулаарай л гэж. Тий. За энэ одоо их гоё зураг шүү дээ бас тий. Энэ бас одоо дуусаагүй нөгөө нэг яагаад Монголд домгүй штэ. Гуурс төхөлөг. За. Тэнгэрийн луу. Динозавр. Алмас. Хэмжлээд ам байсан домгууд өгдөг штэ. Бүр домг нь саяхан хүртэл дөнгөж бид нар одоо амьдарч байгаа тэр Европоос морь ороод ирчихсэн штэ. Одоо маань. Тэгтэл Вьетнамаас оргож дахиж орж ирсэн тэр хар азарга. Тэ? Тэрний одоо тэр их нуруу сунчсан тэ? Тэгээд энэ их үйл бороондод энэ тал утгаа санаж тавьж байгаа. Эцэс зүтцсэн мөртлөө. Энийг ингэж одоо зорж байгаа энэ одоо ингэ дуусгах их гоё. Гүйцэтгэл баг зэрэг дутуу байгаа юм тэгвэл тэ. Энэ ямар хатан бэ? Гэхдээ энэ одоо нөгөө алгаа хатнаа зурж байгаа надтай их төстөө гэсэн. Тэ. Надтай төстөө гэж ярьдаг. Тэгээ алгаа хатан чинь өөр Монгол улсыг байгуулчаад. Чингис хаан аавда хятад эдгээр ингээд яг Монголын үндсэн ухс хатан биш. Хятад гэсэн баг. Тэ. Тэгсэн чинь чи эмэгтэй хүн байж арай болохгүй. Ер нь дэлхий бол монголчуудаас бүдэрч байгаа шүү. Гэсэн чи алгаа хат өөр Монгол улсыг байгуулсан төвхт. Түүний одоо тий содрын тухай зарсан. За баярлалаа. Энэ нөгөө нэг арьс твтэлтийн явцыг нэг харцч болох уу? За тэгээ. Тэ? Зөвхөн нэг үзэгчд бас сонирн байх болов. За энэ дий байхгүй хараа. Энэ сайн нэг та нэг орж ирэнгүүт адууны юу үхрийн арьсаа өөрөө татыг аав явсан би хэллээ штэ. Буруу татвал аюултай шүү гэх. Тэгээд энэ би албаар хараа. Нэг л таталтай нэг л хим алдахад ингэж хичнээн модыг ингэж явах штэ. Тэ. Ингэж мөрөөлж байгаа маа. Зөв татвал одоо зөв татвал ийм бол. Дэд тэгш нэг ч миллиметрийн зөрөө байхгүй. хэнгэрэг шиг л болчихсон юм тий. Дуут. Тэгээд ингээд гэрэл тартаа өөрөө зург болчих. Энэ дээр хараа. Ямар гоё морины тэл гарч. Дүн. Ой, та яаж хараад нэ? Морины тэл. Энэ морины маш уралдааны морины ингээд нүүр гарч чинь. Толгой. Хит мэттэй өөрөө цаанаас одоо зургатаа авах шүү дээ. Тэгээд сахаас үнийхэн сэдвтэн таарахгүйгээ зомлж явахтаа бас ингээд бэлтгэсэн материалаас минь яг таарж байгаа бас ингээд бодоо. Тэг. Их гоё юм хацал. Яг үнэ. За ийм гахалтай шүү. Энд бол тэр юуг арьс энэ нөгөө дотор араамууд штэ. Энэ бооцсон дотор араамыг өөр хүн хийж ирсэн. Энийг бас нэг өөр хүн хийж ирсэн. Энэ иргэд чинь урамшуулаад мөнгө явсан. Бас нэг тасны хоолны мөнгө авч штэ. Болж хэрэгтэй штэ. Тий. Тэгээ энэ ташрамт хэлэхэд би маш баяртай байгаа зүйл бол нөгөө үнэгүй хог дээр хайцсан малын түүх хийд бүхэн тэрийг цуглуулсан хүн бүхэн зөвөр цуглуулсан хүн ширхий 500-аар зараад эхэлж байна. Үнд орчих. Гоё байгаа юм. Байгаль бохирдохгүй одоо дулаархаар хог хаягдал үнэртэхгүй. Тэгээд нөгөө одоо үйлчлэгээ хот тогтчлын үйлчлэгээд хялбар болно. Дээрэс нь одоо дотор араам хийдэг хүмүүс урд нь зөвхөн нэг шкаф хийх гээл наран туулын цах дээр бүгдээрээ шамбаарлалтаар ор хийчихэл зосч ирсэн бол ийм хялбар тэгтээ уран зургийн юм үнэт зүйлийн дотор араам хийчихэд надаас хагас сая төгрөг аваад явчихжээ ингээд бөөний үнээр. За ингээд тухайлбал ингээд хүмүүс ажлын байр хөдөлмөртэй хийх боломж байна шүү гэж тийм ээ. Тэгээд зумлах юм бол бүр одоо бид нар өрхөн үйлдвэрүүд зумлалтын арьс шир одоо энэ өснөөсийн зумлаад надад нийлүүлэх 18 аймагт одоо ажилтаа надад нийлүүлэгч болох өрхөн үйлдвэрлэлүүд одоо энэ бас хэрэгтэй байгаа юм байна тийм. Тэр арьс яадаг харч байгаа. Үнэтэй болгоод
Тэгээд байна, энэ мал аж ахуй, хөдөө аж ахуй тий энэ одоо нүүдлийн соёл иргэншлээ Монголын ард түмний энэ урлал гэдэг оюун санааг асар том өв юм шүү. Эрүүл мэнд юм шүү. Тэ улсын хөгжил юм шүү. Одоо энэ төр улсын энэ засгийн газар бол ийм хүмүүсээ зөв дэмжиж тэ ийм хүмүүстээ зөв хөрөнгө оруулаад бодлого нь эндэл чиглэх ёстой. Энэ бодлогыг тэд нар чинь нөгөө гаргаж чадахгүй шүү дээ. Бид нар доороосоо зөв байгаа зөв гаргуул тэр болж байгаа. Тэ. За ингээд энэ сүрхийн өдөрч. Тий, зүрхэн өдөрт. Энд ингээд зумалцсан ямааны арьсан байна. Нэлээ өндөрт. Энд одоо та нарыг ирэхээс өмнө сая энд бас зумалчаад ийшээ гаргалаа ш. Тэр цэвэрлээ. Сүрхийн өдөртэй байт юм шүү. Тий, өнөртэй. Яс тэр энэ чинь шагналуудын энэ өргөмжлүүдийг зүрхээс саяас харж илаа. Энэ одоо таны гоцаагаас дээр авсан юу те? Энэ манай 53 дугаар дуу сургуулийн хамт болсон гэсэн байна. Өргөмжлөгчсэн. Энэ хүндэт Энэ болохоор нөгөө сайн номоо хийдээ бурхан бүтээсэн гэж одоо бурхан шашинтны гадаас өгчээсэн. Энэ болохоор Чингис хааны болохоор төр 800 жилийн Чингэлтэй дүргэнсээр очроод байж. Энэ их болт дарга өгчээсэн байна. Монгол улс ерөнхий сайд багтаа шүү дээ, тий. Ерөнхийлөгчийн шагнал бас энд байсан. Тэгээ түрүү хагараад унтсан. Тэгээд 200 гаруй нэвтрүүлэгт оролцсон 21 одоо гадаад дотоодод үзэсгэлэн гаргасан. Тэгээд дуу хөгжим зохиосон урлаг спортын олон наадамд тэргүүн шагнал авсан. Түүжлэн Монгол улстай барьж байгуулсан гар бие олцсон олон аргууд барилга. Нэгдүгээр хорооллын 34 орон сууцнд миний би тэр чигээр оролцсон. Халдвартын имлэг, халдвар судлалын имлэг, шинэ ухаан мэдээллийн төв, шинэ ухаан мэдээллийн төв. Ингээд барилгууд барилцсан. Өөрөө ганцаараа барилга барьж илаа. Зөө. Өөрийнхөө гэр орныг хааны ордон шиг одоо хааны өргөө шиг тогтчулж илаа. Тэ. Маш сайхан. Тэ ингэж одоо бүтээн байгуулалт, олон нийтийн ажил, улс төрийн ажил, зураг, дуу, хөгжим, яруу найраг, спорт, тэгээд энэ гайхамшигын наадмууд, улсын ард түмний урлагийн их наадмуудад бүгдэнд нь. Тэгээд энэ бүхэнд миний тэр их самбарыг бэлдэж, тэр их үзүүлбэрүүдэд үнэгүй толилуулж байхад одоо ганц ч одоо юмд нэгч байгуулах мэдтгэж байгаагүй. Иргэдмэл бор зүрхээрээ тэр одоо материал хэрэгсэл одоо тэр ямар л юм дутагддаг бүх юм тусалж ирсэн. Тийм учраас энэ Монголын ард түмний ер нь цаашдаа ингээл ямар нэгэн байдлаар дорд үзэх муу хэлэхэд би хүсэхгүй аа. Энэ бол муухай зүйл шүү, болохгүй шүү. Би өөрөө ард түм, та ард түм гэдэг бол нэгийн тоо А үсэг би гэдгээс эхэлдэг. За энд одоо яг галтгооны хэсэг дээр энэ хоёр бүсгүй энэ чинь ажиллаад манай одоо өөний өгчд туслаад ингээд байж захта таарлаа. Та жоохон нашлчих. Өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Чимдийн оюун гэрэл гэдэг. Би одоо тэгээд энэ өнөр чимэг те Facebook найз болоод энэ уран бүтээлээр нь ингээд маш гоё хөглөгдөөд энэ бүсгүйд одоо бас нэг өчүүгэнч гэсэн ирч хүч үгүй бас энергиэрээ хуваалцъя гэж бодоод ирсэн юм аа. За энэ охин бол ингээд манай өнөр оюунгаа гэдэг охин манай өөний өгч бүх ингээд арын гоё даагаа туслаад сэтгэлээрээ ингээд байждаг. Тэгээд яриа авах гэж байгаа хичимхий. Ярихгүй гэдэг. Яаж н ковидтэй үед одоо бас ингээд өнөр өгч туслаад ер нь байнга ойрхон ирж байна. Ер нь энд байгаад байна уу? Байнга ойрхон ирж ин заримдаа ажил амжихгүй оройтхоор нь хончиж байгаа. Тий. Тэг өнрөө өгчээ маш их ачаал ихтэй байгаа. Тэгээд их хүмүүс бас туслах га зөндөө их ирж ин зөндөө их ярьж ин заримдаа уцаа авах завгүй байна. Тэгээд тэр үед нь би яг чин сэтгэлээрээ тусаад байдаг. Би энэ хуваарь бизнес хийдэг. Хуваарь бизнес хийдэг. Тэгээ одоо зав цагаараа бас ингээд өнөр өгчтэй тусуулаад ингээд яваад байгаа байхгүй тий. Ярихгүй яг тулахаар ярьж байна. За гоё нөө эко тагалдуулдаг хоолой хийгээд нэ тий. Одоо энэ бол дандаа юу байгаа шүү дээ. Мөөг
хулуу, брокколи, орсон. Ерөөсөө чи нэмэхгүй. Эрүүл мэндэд. Бид нар түрүү ингээд дахианы махта айгүй гоё шүл хийж өгөхгүй. Тэгээ та нар өөрсдөө идэхгүй юм уу? Хүү гэсэн чинь. Үгүй одоо бид нар таргалуулдаг хоолоо идэв юм. Тэгээ бид нарыг таргалуулаад өөрсдөө таргалахгүй хоолоо идэв байгаа. Би нэг таргалуулахгүй. За амжилт. За амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За сайхан шил хэлээ да. Маш хурдтайгаар Наашаас хоолой хоол хийж өглөө. Гялс хийчлээ шүү дээ. миний хоёр дөө наашаа. За сайхан хоолоор дайсанд баярлалаа. Баярлалаа. Гэтэ энэ хоёр бүсгүй ба тусалж хийсэн шүү дээ. Оройн хоол айгүй гоё ажилтсан. Нэх гоё амттай айгүй гоё хоол идлээ. Аягны хариу өдөртөө гэж ярьдаг шүү дээ монголчууд тийм ээ. Тий. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Монголын одоо топ үндэсний брэнд Golden Gobi шоколадны хамт олон маань хонсон зочилсан айлуудтай одоо бэлэг болохоорой гэж гарын бэлгээ өгдөг юм байна. За тэгээд би бас энэ гарын бэлгийг танд гардуулъя гэж бодож байна. Манай Golden Gobi юунууд амттангууд бол маш гоё таавас идчихсэн баг тийм ээ. Мэдээж. За энэ бол юм олон төрлийн гоё. Мэддэг. Тэгээ олон төрлийн гоё юм самарнууд байгаа. Тэгээ За. самартай шоколаднууд. За эдгээр их гоё шүү. За. За. Баярлалаа. Тэгээ би энийг онцлох гэдэг байхгүй би. Энэ юу вэ гэж. Энэ Truffles гэдэг юм гоё чихрийн цуглуулга манай Golden Gobi-гийн урд нь энэ үйл нэлээд дээр гаргасан. Одоо бол ийм шинээр ахаад ийм олон төрлийн гоё жимстэй Truffles гаргаж байгаа байхгүй. Энэ дотор бол одоо Ruby буюу энд бидний одоо мэддэг энэ шоколаданд чи ерөөсөө ийм 2-3 янзын л одоо ийм какаонууд ордог юм байна шүү дээ. Энд болохоор одоо шинэ төрлийн одоо тийм Ruby өнгөтэй какао орж байгаа нь бол одоо бас жирийн какаонд шоколаднаас одоо 2-3 дахин тийм одоо илүү таашаалыг өгөх илүү тийм гоё одоо ажиллагатай тийм маш тийм Эрүүл мэндэл бүтээгдэхүүн дээ. За маш их баярлалаа. Ямар гоё юм бэ? Би шоколаданд дуртай байхгүй юу? За Баярлалаа. За та бүхний бас ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр одоо уран бүтээлээ хийгээд урд нь Монгол хүн бүрийн тоогоор зураг зурна гэсэн амлалтанд хүрчээд яг өнөөдөр уулзчихъя. Оо за. 2007 онд танаа тооны нэвтрүүлгийг Ирэхэд олон янзаар маш гоё дэлхийд Монголын нэрийг дуурсгасан олон сайхан мөнхөсөн үзүүлбэрээ хийж дуусгаад өшөө дэлхийн уран зургийн түүхэнд энэ бүтээлүүдээ хийгээд ингээ явж байхдаа уулзч байгаадаа баяртай байна. тантай бас өнөөдөр бид нар уулзсанд баяртай байна. Бидний бас эрх саналыг хүлээж аваад тэгээ энэ их ажил, энэ их уран бүтээл, энэ их зав зайгүй хөдөлгөөнийхөө хажуугаар яриад шууд одоо очил гэсэн. Оочлоо гэрээ заагаад өгөрөө гэдэгсэн өнөр хүүшээ юу яриад байгаа вэ гэд. Тэгээд шууд яваад ирлээ. Бидний урилгыг бас татгалзахгүй авсан танд маш их баярлалаа. Таны цаашдын уран бүтээл, таны цаашдын тэмцэл, таны цаашдын зорьсон бүх зүйлд чинь бүх үзэгчдийнхээ өмнөөс одоо хамгийн сайн сайхан амжилтын дэдийг хүсэн юу. За баярлалаа. Тий. Ерөөд баташ гээ. Одоогийн байдлаар би танд орж ирэхдээ хэлсэн тийм ээ. Онцгой байдлын бас дэглэмийн үе учраас бид нэр цагаан сар өнгөртөл айлуудтай бол одоо хонж чадахгүйгээр зочлоод явж байгаа. Тийм болохоор одоо өнөөдөр хонохгүй мордох боллоо. Ойлгоорой. За төр зэсгээ даалгавар биелүүлгүй яах вэ тийм ээ. Хариуцлага байна иргэдээ тийм ойлгож байна. Тэгээ одоо дүүнэрийнх нь ингээ хөдлөх цаг болсон байна. Та бас үзэгчдэд хандаад сүүлийн хормыг би бас танд үлдээе гэж бодож байна. За ингээд ТV25 телевизийн хамт олон дахин над дээр морилын ирж ийм сайхан нэвтрүүлгийг нээлттэй хийж өгч байгаад туйлаас их баяртай байна. Эрүүл их сайн сайхан бүхнээ төмөн олондоо өрөө эрүүл байвал бүх юм болдгийм байна. Тэгээ бүхнийг эхэлж бас болдог. Хүн бол одоо хүн болж төрсөн утгаа болохын тулд амьдрал одоо өдөр бүр тэмцэл байт юм байна. Монголын ард түмэн ханшоортой, Монголын ард түмэн үнэхээр дээд заяатай учраас бид нар алцахгүй сайхан болноо. Ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа тэр их батар шиг. За баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Сайхан амраарэ. Тэглгүй яах вэ? Амжилт хүсье. Юугаа болгоомжтой. Тэг. За доошоо уруудахгүй шүү. Дээшээ өгсөөрэй. Баяртай. Баярлалаа. Сайхан амраарай. Сайхан амраарэ. Баярлалаа.
За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд жаргаж байна. Өөлөн өнөр чимэг гэж ихчиндээ явж байсан бид нар ирээд зочлоод гарлаа. Тэгээд хүний өөрийнх нь ертөнц, өөрийнх нь туулж өнгөрсөн амьдралыг хэн нэгэн хажуунаас нь шүүж, тунгааж дүгнэн гэдэг бол байж болшгүй зүйл. Тийм болохоор та зөвхөн энэ хүний амьдралыг өөрийнхөө дүгнээд, өөрөөсөө хүлээж аваад, өөрөөсөө шүүн тунгаах баха гэж бодож байна. Ямар ч байсан бас туулсан мөртөө хийсэн зүйлтэй дуудах нэртэй бас л ийм л босгүй шүү дээ. Тэгээд бидний сарлыг хүлээж аваад гэртээ бас зочлуулсан явдалд маш их баярлалаа. За тэгээд дараагийнхаа айлаар эргээд уулзтлаа. Түр баяртай.